Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх бичлэг дээр ангийнхаа бүх үзэсгэлэнтэй ээжүүдтэй зориулж хүүхдүүдийнх нь гараар дурсгал болон үлдэх дурсгалын зүйлийг хийж үлдээсэй. Энэ удаад бага анги төгсөгчл хамгийн дурсамжтай байх үднээс хөвгүүдтэйгээ ярилцаад өмнөх өдөр нь урилга хийгээд одоо ингээ ангийнхаа хүүхдтэй ингээ урилган дээрээ чихрээг наагаад ингээ тарааж өгөхөд бэлэн болгоод сууж байна. Анги дэшээ ахих тусам хөвгүүд маань, охтууд маань бие биенээсээ ичингүүрээд идэх юм элэ. Одоо ингээ урилга тарааж өгч байна. Октод дараа хүүхдтэйгээ ярьцдаг шиг гарч байгаа. Ийм урилга хийсэн байгаа. За урилгыг багш нь уушаад өгье. Мартин амны баярын урилга. Хөөрхөн охин цэг таныг 2026 оны 3 сарын 7-ны өдөр 12 цаг Иргэний боловсролын 51-р сургуулийн 322 дугаар ангид болох Мартин амны баярын арга хэмжээнд хүрсэн эрхийг уйлж байна гэдэг. Хүүхдтэйгээ ярьцаад ийм хөөрхөн урилга хийсэн шүү. Тэгээд чихэртэй байгаа. За хөөрхөн охин цэг намуусав таныг намуусав гарч үзүүлэх аваарай. Урилгүй. Тэгээ яваа. Хөөрхөн охин юм байна. Хөөрхөн охин. Насаа. Тэсээ сохоо. 안경 갖고 가라. 앞으로 가라. 내 인지 알거든. 자, 뭔가 이게 그러네. 아까 굳이 너무 먹어가지고. 뭔가 가면 안 돼. 가서. 자, 맞기 전에 가을 때 고대 잡다 없던 말아. 자가 배라. 어이 복자 없어. 알아야 제가. 오른쪽에 다 땡겨 두게 되네. Тэгээ охтуудтай урилга тарааж өгчөөд ангийнхаа 2 анттай очиж охтуудынхаа захиалсан бэлгийг авчиж ирээд тэгээ хүүхэд болгон гэрээсээ өөрийн гараар хийсэн хоол, нэг амттай хоол эсвэл хоолыг завгүй бол амттан чихэр ундаа юу гэдгийг өөртөө нэг юм аваад ирээрээ гэд. Тэгээ манай ангийн хөөрхөн нэгэж 2 торт охтуудын зориулаад 2 торт аваад өгөө. Ажил ихтэй болохоор багшаа хоол хийж өмнөхөр амжихгүй нэ гэд. Тэгээ ингээ манай баярын ширээг өөрхөн 2 торттай хөвгүүд маань бэлгээ ингээд гараараа хийгээд хайрцаглаад охин болгон ингээ нэг талтаа 7 охин суухаар ингээ ширээгээ засаад ингээ ширээ дөрөв юмтай болж байна. За би болохоор тэр цаана хөвгүүд одоо нэг охтуудтай үзүүлэх мэдлэгээ бэлдээд ингээд бүжиглээд одоо охтуудаа хүлээж авч байна. Хөвгүүд маань алгаа ташаад охтууд маань орж ирээд одоо судалтаа суугаад хөвгүүдийнхээ бэлдсэн мэдлэгийг одоо үзнэ. Ангийнхаа охтуудад зориулсан мэдлэгээ номероо үзүүлчихэд хөвгүүд охтуудаараа нийлж суугаад заад нэг зассан ширээн дээрээсээ хамтдаа хувааж идсгээж байна бид бүгд. За би тэнд хүүхэд болгонд одоо тортыг нь засаж өгөөд хүртээж байна. За тэгээд дашрын тэлгэд өглөө сэтгэлээ гаргаад ширээ зассан бангийнхаа бүх өрхөн хөвгүүдтэй баярлалаа. Ирж тусалсан ээжтэй баярлалаа. Торт авч өгсөн ээжтэй баярлалаа. Найзынхаа мэрэгжлийг ойлгож, найзынхаа ард үргэлж асаалттай танк шиг үргэлж хамт байдаг найзтай баярлалаа гэж хэлье. Өнөөдөр хэр хийсэн бэ? Амар баярлалаа. 3 сарын 8-нд хэр ажил бүтлэг өгдөг вэ? Өнөөдөр үйл ажиллагаа таалагдсан уу? За бэлгээд танилцуулж. Ийм байна. Цааш. Багш нь тэгээд хөвгүүд нээсэн юм тий? Төлөвлөгөөний цаг. Тэгээд ийм байна. Ажил хийж хамгийн таалагдсан бэ? Эцэг. Бас эцэг. За багштай юу гэж вэ? Бasta баярлалаа. Мартин эдгээр гэж. Өнөөдөр хэр хийсэн бэ? Өнөөдөр үнхээр гоё яасан. Бэлгээд таалагдсан уу? Таалагдсан. 3 сарын 8-ны талаар юу гэж бодчих вэ? 3 сарын 8-нд болохоор миний яг дуртай баяр.
За, чи бэлгийн талаар тайлбарлах гэсэн үү? Бэлгийн тайлбарлах гэсэн үү? 그리고 Тий. 이게 더 세서 시스템을 모르게 물건이 있을 Аха. 때 За, баярлалаа. Өнөөдөр хийх гэсэн бэ? За. Бэлгийн талаар тайлбарлах. Бэлгийн талаар хэлсэн үү? Багштай юу хэлмээр байна? 박사 바이상 Өөр? 앞에는 За, авцарын найны талаар юу хэлдэг юм? Оросрын 8-ны охтуудын баяр хийх илүү охтуудын ихийг хамгаалж үздэг. Мгм. Тэгээд багштай баярлаа. За. 박사 박사들이 За. 3 сарын 8-ны талаар юу хэлдэг вэ? За. Өнөөдөр баяртай нөө. Бэлгийн талаар хэлсэн үү? За, багштай юу хэлмээр байна? За, бас хөвгөдтэй. За. Өнөөдөр талаар хэлсэн үү? Юу нь хамгийн баярсан чам? Аха. Хөвгөдийн үзэл талаарсан тийм. За, бэлгийн талаар жоохон байна. Энэ жаач ямар вэ? Багш хэлсэн юм уу? Багш хэлсэн юм уу? За. За, багштай юу хэлээ? За. 3 сарын 8-ны талаар юу хэлдэг вэ? Аха. Өнөөдөр таалагдсан уу? Багштай юу хэлмээр байна? Тэгээд бас хөгжтэй. За. За, 3 сарын 8-ны талаар юу хэлж байна? Өнөөдөр юу таалагдсан уу? Бэлгийн таалагдсан уу? Чи мэдээ хүн болж ирсэндээ баярлж байна. Мартин минь За баярлалаа таньсан багийн баярын хүргэе. Тэгээд ангийнхаа ангийн багштай, ангийнхаа охтуудад бол багштай баярын мэндийг хүргэе. Тэгээд ангийнхаа багштай маш их баярлалаа гэж хэлье. Хичээл заахын хажуугаар маш гоё юм санаачлагтай олон шин зүйлийг санаачиг хүүхдүүдийн гоё ингэж хэмжиж өгдөг эцэг эхчүүдийн өмнөөс одоо баярлалаа гэж хэлье. Бүх хөөрхөн охид бүсгүүчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргье.